Зя 1-2-1-2 бүгдээрэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээд тун удахгүй болох гэж байгаа шинэ жилийн шинэ оны баярын мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр хэдүүлээ нэг сонирхолтой ер нь дээр үе нэг тийм ТV чартын форматаар нэг юм явд үздэм үү гэж бодсон. Тэгээд та яагаасаа description-ээс хараад тэ тайлаас нарсан болов уу гэж бодож байна. Тэгээд энэ онд надад таалагдсан. Зөвхөн надад ч одоо нэг тийм чартыг тэргүүлсэн тэ одоо хамгийн чанартай дууралтай байсан, хамгийн чанартай үгтэй байсан тэ эсвэл хамгийн их хандлт авсан гэдгээс илүүтэйгээр зүгээр надад хамгийн их таалагдсан 10 монгол дууг жагсаагаад тэгээд тэр тухайгаа ер нь ярилцсан юм уу гэж бодсон. Тэгээд бичлэгтээ орцгоё. За эхний дугаар би Opposite-ийн болор цомыг нэрлэмээр байна. Opposite хамтлаг энэ удаа энэ жилд тийм ээ Opposite болор цом гээд цэнгэлдэхэд дахин нэг тоглолттой байсан. Мөн хайр гангста, зүгтсэндаа биш шүү, Million гэсэн дуунуудыг бас гаргасан байгаа. Тэгээд одоо энэ дундаас хамгийн их таалагдсан болор цом байсан. Клип дуу дүрстэй хамгийн өмнө хувьд бол нэлээд таалагдсан. Хамгийн таалагдсан Энэрл ахын 2 дугаар бадаг байсан. Надад яг хуу дууны 3 дугаар бадаг 2 дахь тахилтаас хоошоо бол төдийлөн таалагдаагүй хэдий ч яг эхний 2 бадаг тахилтайгаа бол бас нэлээд таалагдсан болохоор яг эхний дугаараа нэрлэж байгаа. Гэтэ юу биш шүү. Энэ одоо нэг тийм 10-аас 1 рүү ингэж жагсааж байгаа гэхээс илүү зүгээр л таалагдсан 10 дуу гэж ангилаад тэгээд ингээд дараалал бол байхгүй шүү. За 10-аас доош уруудж байгаа ч юм уу нэгээсээ дэше өгсөж байгаа дараалал биш шүү манайхаа. За дараагийн дуу гэх юм бол Эрдэнэ чимэг Mrs M нарын Уулс. За энэ дууны хувьд Эрдэнэ чимэг болон Mrs M артистуудын маань анхны хамтрал нь биш юм байлээ. Энэ жил мөн Хүрдэн хөг төслийн хүрээнд 7 дахь трек нь болж гарсан Усны тунгалаг Тамирын гол дууны шинжилсэн хувилбарыг хамт бас хоёр уран бүтээлчд маань хийсэн юм байна лээ. Гэхдээ Уулс дууны хувьд бол надад шал өөр мэдрэмжийг үлдээсэн маш чанартай дуу дүрс болсон болов уу гэж бол бодож байгаа. Тэгээд Эрдэнэ чимэг хэмээх уран бүтээлчийн хувьд бол те бас Окторгой охин, Таминэ, Хүрээ өхнүүд гэсэн дуунууд нь айгүй дуртай. Жинхэнэ Монгол попыг хийгээд байгаа уран бүтээлч юм шиг санагддаг. Тэгээд тэр хоолойны нуглаа яг өнгө нь надад яг дуучин талаас бол айгүй таалагддаг. Тэгээд Уулс дуун дээр Mrs M Эрдэнэ чимэг хоёрын нэг тийм хоорондын зохицол бас айгүй гоё гарч ирсэн болов гэж бол бодсон. Тэгээд надад маш их таалагдсан дуу байсан. За дараагийнхын нэрээ гэх юм бол хэдүүлээ нэг хүний оролцсон 3 дууг шууд нэрлэчихье гэж бол би бодож байна. Энэ бол Гинжин. Тэгээд Гинжингийн энэ онд гаргасан дуунууд дундаас надад хамгийн таалагдсан дуунуудаар яалтчгүй нэрлэхгүй байж болохгүй 3 дуу нь бол Shit ain't no game though, so quit playing though. It's a motherfucking cycle. байна. Тэгээд Гинжингийн хувьд энэ онд те Элиама цомгоо гаргасан. Тэгээд цомгийн бүтэн реакшн лайв хэсэгт бол байгаа. Манайд ороод үзэх бас боломжтой. Тухайн үед яг сонсоод реакшн хийгээд тухайн үеийн сэтгэлээ хэлээ явуулжсэн. Нэлээд жоохон ups and downs-тэй цомог санагдсан хэдий ч дунд нь бас нэлээд гоё маш хит бүтээлүүд багтсан юм шиг санагдчихад ийм альбом болсон. За дараагийнхын хэдүүлээ ярих юм бол Magnet Brain 7 бурхан. Энэ дууны нэг тийм амин сүнс чанар дуу дүрсний зохицол те яг нэг тийм чанар талаасаа бол үнэхээр ярих юм байхгүй юм шиг санагдсан. Ямар чанартай дуу дүрс те перформанс вэ? Яг надад Magnet Brain яг Монгол улсад бас урдаа барих топ pop артистуудын нэг юм шиг санагддаг. Өөрөө маш сайн дуулалтай, донжтой, маягтай уран бүтээлчийг санагддаг. Тэгээд мэдгүй яг залуу уран бүтээлчийн хувьд all she needs I guess. Тэр маш зөв уран бүтээлчийн маш гоё dramatic enough те нэг тийм epic дуу болсон юм шиг санагдсан. Одоо айгүй таалагдсан. За дараагийнх нь гэх юм бол би Гангагийн Харав дууг оруулмаар байна. За энэ дууны хувьд яг өмнөхтэй адилхан үнэхээр dramatic enough. Бүр үнэхээр нэг тийм
тайзны тоглолт үзэж байгаа юм шиг те жүжигчилсэн юм магадгүй мюзикл жүжигийн дундуур тоглогдож байгаа дуу юм шиг маш сэтгэл төрхээр сэтгэл өвдөгмөр дуу байсан яг үнэндээ. Тэгээд гангаагаас бас нэг иймэрхүү дуу хүлээгээгүй байсан юмнууд байгаа тийм ээ. Тэнгүүд яг үнэхээр surprise болж чадсан нэг гоё. Сэтгэлийг бол үнэхээр эзэмдэж чадсан. Гангаа угаасаа яг хайрын дуунууд хийхдээ маш мэдрэмжтэй мундаг ажиллаж чаддаг уран бүтээлч. Тэгээд энэ дээр ч гэсэн үнэхээр фейлдэггүй. Үнэхээр өөрийгөө өөр талаас харуулж чадсан сайн бүтээл болсон болов уу гэж бодож байгаа. Тэгээд өөрөө найруулагчаар нь бас ажилласан дүрс дээр ч гэсэн маш оролцоотой байгаа юм байлаа. Мөн Гангагийн Лувсгээд сайхан цэцэгсэн дууг дуртахгүй өнгөрч болохгүй бах. Мөн л хайрын дуу. Тэгээд задагч нь тулгад гараад болгосон л байлаа. За таалагдсан дуугаа өргөжлүүлэхэд хэдүүлээ Тамирын 2 дууг нэрлэдэг юм уу гэж би бодоод байгаа. Тэгээд эхнийх нь болохоор намайг гэвэлгүй байхаа найзаа би ханадны мод байсан ханадгүй байхтай Харин дараагийнх нь зөвлөлт тавьнаа удаан жисэн жаахан төөх одоо тавгүй шааж нэг үе ботом зя Тамир энэ жил бас нэлээд завгүй байсан. YouTube дээр 2 ч цомгоо цацчихсан байгаа. 60 цаастай 60K for the Homies гэдэг 2 альбом гаргасан. Тэгээд Matsu Монголд ирж тоглолтоо байсан. Одоо Солонгост бас тоглолтоо хийх гэж байгаа. Японд он гараад очих юм байлээ. Их мэдчлэн яг Matsu-гийн хувьд бол маш завгүй он болж өнгөрч байгаа. Тэгээд ялцчгүй энэ оны онцлог уран бүтээлчдийн нэг Тамир байсан. Тэгээд Монголдо ирээд гой юмнуудаа хийгээд клипүүдээ цацаад тоглолтоо хийж байгаа нь бас маш гоё харагдчихлаа. Хамслаа мэдэж үзэж чадаагүй гэхдээ үнэхээр гоё харагдчихлаа. Тэгээд энэ 2 дуу надад юугаараа онцгой санагдсан бэ гэхээр нэг тийм Мануны хийдэг юмас арай нэг тийм өөр юм шиг өөр мэдрэмж үлдээж байгаа санагдсан л та. Одоо хүмүүс Тамирыг gangster rap дуулдаг те яг хип хоп хийдэг тэнгүүтээ 3030 гараад ирэнгүүт вау гэж хүлээж авсан хүмүүс бас зөндөө байсан шүү дээ те. Тэрэн шиг илүү нэг тийм хүн нэг амьдралыг гоёор харуулж байгаа дуунууд санагдаад байгаа байхгүй надад энэ Woods болон Boss Life гэдэг 2 дуу. Тэгээд надад тэр талаас мэдээж айгүй их таалагдсанаас гадна үг химнэлийн үед айгүй сэтгэл төрсөн. Тэгээд imagine he if you know what I mean. Хоёр цомгийнхын хувьд надад яг гоо төдийлөн яг өндрөөр би хувьдаа үнэлж сонсч тэ өдөр болгон daily list-д маань орохгүй байгаач гэсэн гоё дуунууд бас мэдээж байсан. Гэхдээ ихэнх дуунуудны нэг тийм тэрхий мэд байгаад гэсэн болов яг Тамирын хувьд өөрийнх нь хувьд те. Тэнгүүд яг зүгээр л чаддаг юм аа хийгээл яг тэр нь жоохон сөрөг утгаар шүү. Жоохон сөрөг утгаар. Яг зөвхөн чаддаг юм аа хийгээл нэг чаддаг басаанаа зодоол яваад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр арай нэг тийм өөр утга агуулгууд орж ирсэн ч юм уу эсвэл өөр үнцэг харуулсан дуунууд надад илүү таалагдсан болов уу гэж бодогдож байгаа. Тэгээд Тамирын хувьд бол гэх юм бол мэдээж өөрөө маш сайн рэпер маш гоё үнцгтэй, гоё харизмтай нэг тийм өөрийн гэсэн стилтэй те хамгийн гол нь бусдаас ялгарх онцгой байдал нь. Тэгээд хамгийн гол нь давхар утгыг бас дуунуудаа нэлээд ашигладаг, wordplay-үүдийг хийх гэж оролддог рэпер юм шиг санагддаг. Тэгээд мэдээж тэр дуунуудаас нэлээд их ажигладаг. Тэгээд тэр нь бас амар гоё. За. Сүүлчийн дуун дээрээ би болохоор Gangbang Sasha-г оруулмаар байна. Sasha дууны хувьд бол нас барсан найзтай зориулж хийсэн дуу байгаа. Farewell дуу. Тэгээд гоёсан нэг тийм дотор тавьтуулмаар те. Яг тэр мэдрэмжийг бол төрүүлж чадсан. Тэгээд Монгол уран бүтээлчдээс ялангуяа уран бүтээлчдээс бас явсан нэг нэ өгүүлэн дурсан яг хойд төрөлтөн зориулж те. Яг эцсийн замд нүдэж өгч байгаа тийм дуунууд нэлээд байдаг. Тэгээд тэр дуунууд ер нь алдах нь муу байх нь ховор байгаад байдаг. Яалтчгүй сэтгэл шингэж байгаа бүтээл гэдэг танаасаа тийм байдаг юм болоо да гэж бодогдож байна. Тэгээд энэ дуу ч гэсэн маш чанартай гоё дуу санагцсан надад. Gangbang тэгээд энэ жил бас нэлээд олон юудыг хит дуунуудыг хийсэн. Жишээ нь одоо тоглоом биш хайр, харанга, харизма гэдэг ч юм уу. Тэгээд цаашаа бас нэлээд дурдах арай хандлтбахтай ч гэсэн дуунууд байгаа. Тэгээд бас манай орчин соёлын дөрвийн ажилтнаар шагнагдсан байлаа. Юун дээр тэнглэхэд бас тоглолтоо хийгээд дүүргээд амтсан уран бүтээлчтэй нэг болсон тийм. Тэгэхээр Gangbang-ийн хувьд ялангуяа Гангагийн хувьд энэ жил бас нэлээд завгүй өнгөрч байгаа болоо гэж харагдчихаа шүү. За энэ үрээд 10 минут болсон байна. Тэгээд бас яг таалагдсан 10 дууга хуваалцаж дууслаа. Одоо хэдүүлээ нэмэлтээр гэх юм бол хэдүүлээ нэг тийм энэ онд надад таалагдсан уран бүтээлчүүд
тэ уран бүтээлчид цомог юунуудын тухай хальтхан ярилцаад бичлэг өндөрлөе гэж бодож байна. Тэгээд энэ оны онцлог артистыг та бараг сая 10 дуунаас маань харчиж байгаа байлгүй. Хамгийн олон дуу таалагдсан уран бүтээлч ялтчгүй энэ юг миний хамгийн оны онцлог уран бүтээлч болох ёстой болов уу гэж бодож байна. Тэгээд ялтчгүй энэ жил Элиама цомгоо гаргасан. Тэгээд тэр цомгийн дуунууд бас нэлээд чанартай үедээ чанартай байсан санагдаж. Гинжин бол энэ жил алсан. Ардаас мэдээж би Тамирыг нэрлэхгүй байж болохгүй болов гэж бодож байна. Харин шинэ артистийн хувьд гэх юм бол би Blue гэж эмэгтэй охин тэ шинэ уран бүтээлчийг хэлмээр санагдаж байна. Яг хуу яг топ 10 дуунд маань ч юм уу тэ таалагдсан 10 дуунд маань нэг дуу ороогүй. Энэ жил яг тэр дуунд л бүр амар байсан да гэх юм байхгүй ч гэсэн яг Blue-гийн яг нэг тийм скил үнэртэй байгаа. Яг амар дэгжин маягтай өөр ингэсэн стилтэй рэпер эмэгтэй байлээ. Тэгээд дуунууд нь яг бүүм хийгээд тэ яг masterpiece ч юм уу магадгүй хийгээд гараад ирэх нь цаг хугацааны асуудал юм болов уу гэж бол сонсогдож байгаа. Одоохондоо бол айгүй тончтой байгаа. Яг англи үгийг монгол үгтэй яаж холжих нь яг яаж тэгж холж холбочих нь тэ надад маш их таалагдж байгаа. Тэгээд амар их потенциалтай санагдаж байгаа. Тэгээд цомгийн хувьд гэх юм бол дурдахгүй өнгөрч болохгүй бас нэг цомог байна. 113-ийн Full House цомог. Тэгээд энэ жилийн үед яг өмнөх жилүүдээс арай нэг жоохон уналттай байсан болов уу гэж бас бодогдсон үе байна л та. Би одоо энэ бичлэгийг хийх гээ те. За энэ онд чинь ямар дуунууд гарлаа. Ямар дуунуудыг би ингээд дахин сонсож байгаа билээ гэж бодонгууд ерөнхий айгу бага юм байлээ. Тэгээд би сая энэ бичлэгийг хийхийн тулд маш олон дуунуудыг шинээр сонсох шаардлагатай болсон. Тэгээд өмнө жил бол Rock Bay гэдэг ч юм уу, Young Moji, Young Sab тэ 113 гэсэн уран бүтээлчд бас нэлээд идэвхтэй маш гоё бүтээлүүдийг араас нь цацж ирсэн юм шиг санагдаж байна. Энэ жилийн үед бол арай тэр нь чимээгүй нам доогоор байсан ч гэсэн тэгээд таны нэрлсэн 10 дуу маань миний хувьд гарч ирж байна. Тэгээд манай үзэж байгаа хүмүүс таалагдсан бол мэдээ сэтгэлдээ хуваалцаарай. Ямархуу дуунууд дээр санал нийлж байна. Магадгүй ямархуу дуунууд дээр санал нийлэхгүй байна. Энийг чи сонсоогүй муу да. Энэ онд амар байсан штэ гэсэн дуу байвал комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд бас магадгүй уран бүтээлчтэй энэ жил таны Rookie of the Year чинь хэн байв? Таны Best Artist of the Year чинь хэн байв те? Тэрийг бас комент хэсэгт үлдээгээрэй гэж найдаж чинь. Тэгээд бүгдээрэнд нь ширхэглэн бодрох дараагийн жилд буюу 2026 онд нь Аз амжилт хамаг бүх зүйл эвээгээсэй гэж бодож байна. Тэгээд 26 онд маш гоё бичлэгнүүдээр уулзна гэдэгтээ бас хэлтэй байна. За баяр та.